Нэг амьсгаагаар. Бороо ганцаараа гэхэд давгүй хурдан ажиллаж байгаа шүү дээ. За шууд анимашныхаа дараагийн ангид руу орцгоё. Let's go. 7 дугаар анги. Цаг хугацаа өнгөрч жилийн дараах Дэвидийг бид харна. Энэ хугацаанд Дэвид өшөө их имплант болон өөр төвшөнд байгааг бид харна. Одоо тэр бол бүлгийн ахлагч. Удахгүй болох шин даалгавартай гарахаар бэлдэнэ. Киви, Ребека, Фалко. Бас тэд нэгэн шинэ хүүхэд өнөөдөр илсүүлчээ. Түүнийг харин Хулиог гин. Дэвид түүнд электрон шотган өгөх зур, Ребека түүнд битгий лүүсер шиг байгаад бай гэж уурлана. Гэж явн явсаар Фалко тэдэнд ирэх газраа ирлээ гэж хэлнэ. Амар хэцүү өөрчлөгдсөн байгаа биз? Жилийн дотор гэхэд За ингээ манай хэд ирэх газраа ирлээ. Дэвид, Хулио, Ребека шууд луур таалгаар явж ортол өөдөөс нь 50 тулгаанууд буу барьсаар өгтөнө. Гэвч Киви тэдний ихэнхийг хакердж ажиллагаагүй болгож Дэвид, Ребека хоёр харин тэднийг шүршиж гарнаа. Харин Хулиогийн эхний өдөр учраа тэр доош айн хэвтэнэ. Харин Дэвид, Ребека хоёр тэнд байгаа бүх дээрэмчдийг чадварлагаар арчиж эцэст нь дээш гарч тэдний толгойлогчтой нүр тулна. Дэвид ч хөрмөө тайлангүйж түүнийг буццохоор бэлэн болсон боловч толгойлогч нь ч мөн адил хурдтай хариу үйлдэл үзүүлсэнд Дэвид гайхсан ч тэр одоо шив шин хөлний импланттай. Түүнийг өтгчүүлж дээгүүр нь үсэрч Мэйний бууг өөртөө суйрлуулсан бөгөөд түүгээрээ тэрний толгойг зад буудснаар дуусгадаг. Вау, Тэр үед Хулио бүр биширч магтан хөөрч урагшааг үснээр тэдний өрхөнд дэлбэрч амиа алддаг. Дэм гол дүр биш юм уу? За тэр жахаа. Дэвид, Ребека хоёр урагшилж тэнд хоригдож байх Изабель гэх охин болон бусад охтыг чөлөөлснөөр даалгавар дуусан. Манай хүн одоо бараг баатрын ажил хийгээд байгаа юм шүү, Дараа нь тэд цуглардаг байрандаа ирж Дэвид хөлсөө хуваахад Фалко түнд Мэйний орыг авсанд баяртай байгаагаа хэлээд явна. Кивич мөн адил гэдгээ хэлж Лүсийг асууна. Учир нь Мэйн Дори хоёр амиа алдсны дараа Лүси бүлгээс гарсан бөгөөд Дэвид ч түүнийг буцаж нэгдэхийг асуухаа болсон байна. Кивич Лүси юм зүйлд зочиртохоор хүн биштэй гэж хэлэхэд Ребека ирэн Дэвидтэй сэдгэнхээр оролцсон ч Дэвид ч болсон тэднийг орхив. Учир нь тэр Рипер Догтой уулзахаар цаг тохирсон байв. Киви харин Ребекад ингэж ажиллагаа болох хэрэгтэй гэхэд Ребека Лүси шиг гүнэгэлж бага орхихгүй хөгжлөө байх гэж хэлнэ. Ребека угаасаа багийн ганц позитив хүн л дээ. Лүсигийн хувьд гэрте байгаа бөгөөд мөстэй усанд хэвтэж ямар нэгэн шалтгааны улмаас нэг зүйлийг хакертах гэж оролдоно. Энэ үеэр Дог Дэвидийн биеийг шалгаж энэ их импланттайж одоо хүртэл кибер галзуурал болоогүйд гайхна. Тэрээр Дэвидийг яг л Адам Смашер шиг юм гэхэд Дэвид хэн болохыг нь мэддэггүй. Дог түүнд Адам Смашер бол үндсэндээ 99% машин. Имплантууд түүний тархинд огтхон ч нөлөөлөөгүй. Тэр бол Арасакагийн бараг л өмч. Тэр бол домог гэсэнд Дэвид домог шүү дээ гэсээр Киви залгаж түүнийг үйлчлүүлэгч хайж байна гэж хэлв. Энэ нь харин Фарадей байх бөгөөд түүгээр хийх ажил байна. Энэхүү ажил нь Милитех буюу Арасакагийн том өрсөлдөгч компаниас юм байна. Дэвид үүнийг хитрхи эрсдэлтэй гэсэнд Фарадей хамгийн өндөр цалинг амлав. Гэхдээ Фарадей түүнд ажлыг өгөхөөс өмнө Дэвид түүнд өөрийгөө үн цэндэг баталж туршилтын ажил даалгахаар болдог. The fuck, хийх туршин гэхийн. Дэвид харин зөвшөөрчгүй. Тэгээд Фарадей түүнээс Лүсигийн талаар асууж эхэлдэг. Дэвид түүнийг одоогоор чөлөөтэй байгаа гэж хэлдэг боловч Фарадей түүнийг буцаж авчрахаар ятгахыг хичээх хэрэгтэй гэж хэлдэг. За ингээд Дэвид гэрлүүгээ буцав. Бүх зүйл өөр болжээ одоо бол. Зүгээр л тансаг зэрэглэлийн орон сууцанд тэр шүршүүрт орж нүцгэн гарч ирэхэд Лүсич сайн явж ирсэн үү гэсээр мэдчихлэхэд бас л нүцгэн. Oh my god. Бүлүрдэх бол нэрэ YouTube-д бараг л хийж болохгүй нэ. Гэтэ шинэ өсөд ер нь гэртээ им л байдаг л үстэй. За тэр ч яах вэ. Тэгээд урт өдрийн дараа тэд сун ярилцсанаа. Дэвид Фарадейгийн саналыг хэлэнгээ Лүсийг буцаж ирэхийг асуухад Лүси дахиад жоохон хугацаа өгөхийг хүснэ. Дэвид илдгээр зөвшөөрдөг. Тэгээд тэд хоёул од харахаар хотын гадна мотоцикл унан гарахад Дэвид Лүсигээс дахин өнгөрснийг нь асуухад oh my god 6 ангийн дараа эцэст нь Лүси яамнэ. Ерөнхийдөө Лүси өөр улсад төрсөн. Тэр улс нь Арасака корпорацийн удирдлаганд байдаг. Арасака тэндээс 12 хүүхэд сонгоовч хакер болгосны нэг нь Лүси. Гэвч сургууль дуусны дараа тэднийг корпорацийн ажилд оруулахын оронд газар доор хорж хуучин сүлжээг судлуулахаар албадсан бөгөөд энэ нь одоогийн бидний интернет юм. Энийг үзэхээр л нэг дээр үеийн хүн шиг л тэр ч яах вэ. Нэгэн алдар хакер хуучин интернетийг хакертаж устгаснаар Арасака зарим мэдээллүүдээ алдсныг нь Лүси болон түүний найзууд олох хэрэгтэй л болсон юм байна. Гэвч тэд интернетийг гүнзгий ухах үед зарим хиймэл оюун ухаан сэргэж тэднийг идэвхгүй болгосноор тэд тасалтаж биеийг мууддаг. Энэнд нь Лүси болон түүний найзууд бухимдаж зүгтгаар шийдэх хүртэл энэ үйл явдал нь үргэлжилсээр л байв.
Тэд ямар ч байсан өгөхөөсөн тул ямар нэгэн корпорацийн төлөө нохоо шиг зүтгэж өгөхийн оронд өөрсдийн мөрөөдлийнхөө төлөө өгсөн нь дээр гэж шийдэн тэднийг харж буй харгалзагч нарыг үгүй хийж зугтаж үйцгээв. Люси ард тоцорсон буудуулан өгөж буй найзуудаа сонссон ч эргэж харахгүйгүйсээр нүдэ нээхэд нар тусаж нэгэн хогийн цэгээр гарч ирэн амжилттайгаар зугтдагч амьдарч буй хотынх нь бүх хүмүүс л мэддэг учраас олигтой нуугдах газар байхгүйд шөнийн хотод ирсэн гэж хэлэнгээ одоо тэр нуугдах талаар санаа зовхоо болсон. Дэвд л зүгээр байвал хамаагүй гэв. Дурлсан эмэгтэй хүн сохордог гэж нэр үнэн шүү те манайхаа. За тэрч яах. Тэгээд Дэвидийн гар жичирч эхлэх үед Люси одоо өөрсдийнхөө амьдралаараа амьдрья. Чи яг л өмнөх шигэ хүний мөрөөдлийг биелүүлэх гэж л амьдарч байна. Гэсэнд Дэвид түүнийг тэрвэрж цагийг сайхан өнгөрүүлнэ. Яг энэ үед Люси хаа нэгтээс гинэт мэдээлэл авдаг. Энэ хооронд Арасакигийн сүлжээний хакер үгсэн Танакагаас файлыг нь сэргээж мэдээлэл авдаг ч Дэвидийн мэдээлэлтэй файл нь эвдэрснийг олж мэддэг. Тэр түүнийг сэргээж үзэхээр оролцсон ч хэн нэгэн түүнийг хакердэж үхэл төрөгдөг. Тэр улаан хөдөлсөөр сүудрээс гарч ирэхэд бид хэн болохыг нь олж мэддэг. Тэр үүнийг сэрэхийг оролцсон хүн болгоныг хороосон байв. Энэ бол Люси. Тэгэл тэр багийнхантай нэгдэхгүй бараг л алуурчны дүрд тоглосон байв. Вау. Ингээд 7 дугаар анги манд бас. 8 дугаар анги. Арасакагийн лабораторид нэгэн эмэгтэй орой даргаасаа чөлөө хүснээр ангиллана. Үүн Арасака актемд орж эмэгтэй түүнд гинтийн бэлэг барихыг хүссэн байв. Дарга нь түүнд нэгэн дээж авчираад явж болохыг хэлнэ. Тэгээд тэр яваад буцаж ирэхэд даргын толгойг дэлб буудсан нэгэн хүн жичрэн сууж байв. Тэр нь Дэвид. Дэвид харин шууд болсон нөгөө эмэгтэйг хөнөөж буцаж багийнхан дээр очиод юу ч болоогүй мэт ажиллана. За хөөе бидний бодож байгаа юм л битгий тохиолдосоо доо. Өрн солигдож Арасака руу шилжинэ. Тэдний сөрөг тагнуулын ажилтнууд Люсигийн хакер аллагууд болон Дэвидийн лабораторийн аллагыг шалгаж байв. Тэднийг тус тустай ажилдаг гэж таамаглал дэвшүүлэн хакерчин тэргүүлэх байр суурь эзэлдэг гэж үзв. Тэгээд захиалагч нарын нэгтэй хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж дээрэмчдийг хөлсөлж Фарадегийн машин руу халтаж буудан дэлбэлдэг. Фарадей золоорч ихүү тэндээс зүхтэж Милитект юу болсныг хэлдэгч нөгөөдүүл нь тоодгүй. Харин ч эсэргээр тэд түүнд их мөнгө төлсөн гэвч ямар ч үр дүн үзүүлсэнгүй гэж хэлдэг. Амиа алдхаа шахсан Фарадей Милитекээс залхаж хараал ийдсэн хоёр нүр гаргаж Арасакатай холбогддог. Иймэрхүү хоёр нүртэй гөлгөнүүд л гай болдог байхгүй юу? Энэ үеэр Люси сэрч Дэвидийг зургтын өмнө байгааг хардаг. Тэгээд тэд хэсэг ярилцсан сарлуу аялах нь тийм ч үнэтэй биш юм байна. Хямдхан юм байна гэсээр Люси унтахаар явдаг. Ингэж байх үед Дэвидийн гар салгалсаар л байд. Үүний зэрэгцээ Фарадей Арасакагийн компани ажилтнтай уулзаж түүнийг цалингийн чагсаалтанд оруулахаар тохиролцсон. Ингэснээр Фарадей өөрсдийн төлөвлөгөөг дэлгэж орхидог. Арасака нь ямар нэг кибер арга гэсний програм төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа бөгөөд түүнийг нь Милитек зогсоохыг хүссэн нь энэ байлаа. Энэ төлөвлөгөө нь бараг л тоглоомыг бүр мөсөн өөрчлөх юм уу да. Харин Милитек Фарадейр дамжуулж Дэвидээр төлөвлөгөөг олж мэдүүлэх гэсэн нь энэ. Фарадей Милитек кибер аргасны талаар бараг юу ч мэдэхгүй гэсэнд Арасакагийн залуу хэн нэгэн хэрвээ мэдхэл юм бол тэр өөхөх ёстой гэж хэлдэг. Гэсэнд Фарадей толгой дохин зөвшөөрдөг. Бас нэгэн сүлжээний хакер байгаа. Тэрнээс эхлэх хэрэгтэй. Тэр өөхөх ёстой гэсэнд Фарадей энэ ажлыг авдаг. Энэ хооронд Люси Киви рүү залгаж Дэвид хэр байгааг тань. Киви харин түүнд Дэвид зүгээр байгаа гэж итгүүлэн шөнийн хотод хинт ч итгэхгүй байна. Чамайг буцаж ирэхийг тэсэн ядан хүлээж байна шүү гэсээр уцаад алсны дараа хэн нэгэн түүнийг гэрийн гадаа ирсэн байв. Энэ бол Фарадей. Энд ч сайн зүйл төрөхгүй дээ. Өрн солигдож Дэвид Ребека хоёр хідэн дээрэмчдийг устгаж даалгавар биелүүлж байтал Дэвид тэдний нэг рүү буужиглуулан хөшиж орхино. Учир нь тэр түүний харцнаас өмнө нь буудсан эмэгтэй харцыг олж харан зүгээр л зогсно. Харин залуу эргүүлж Дэвидийг буудах шахсан ч Ребека түүний өгцгийг авардаг. Ажлын дараа Дэвид санаа алдан явна. Харин Ребека түүний араасгүй түүнд ямар нэгэн зүйл болсныг нь гадарлан асуувч Дэвид мэдээж юу ч хэлэхгүй. Ребека түүнд хандаж имплант суулгацыг нэг хэсэгтээ ашиглахгүй байхыг зөвлөж энэ хооронд бие даалгаврыг нөхөж ганцаараа ажиллая гэдэг. Мэдээж Ребека түүнийг кибер галзуурал болгохыг хүсэхгүй шүү дээ. Дэвид харин үүнийг нь үнэлдэгч тэр Мэйний адил бууж өглөгийн урагшлахыг зүтгэсээр л байдаг. Энэ үед Люси мөн л интернетээр гүйж хакердаж Дэвидийн мэдээллийн араас хэн явж байгааг илрүүлсээр л байв. Энэ үед Дэвид харин унтж чадахгүй орныхоо өмнө ээжтэйг ахуулсан зураг харан зогсно.
Тэгээд эцэст нь Арасакагийн лабораторид ажиллагааны үеэр яг юу болсныг нь харуулдаг. Ерөнхийдөө ажиллагаа хэвэн явагдаж байсан ч үхсэн залуу болон эмэгтэй царинаас буунууд ориглон гарч байгааг хий харж эхэлдэг. Яг нөгөө Жими VR-аар үзүүлсэн шиг. Тэрээр айсандаа гохоодааран тэднийг алсан бөгөөд тэр явхдаа үхсэн эмэгтэй хүүтэйгээ хамт ахуулсан зургийг харан энэ нь түүнийг маш ихээр зоож. Хамгийн харамсалтай нь энэ нь кибер галзуурлын эхний шат байлаа. Бэм. Энэ бүх үйл явдал нь Дэвидийн хувьд хэтэрхий их байсанд түүний хамраас цусгаран ухаан алдуун. Тэрээр сэрхэд Reaper Dogтой байх бөгөөд харин Lucy буланд унтж байв. Lucy бүр уламл гэрээ эзэгтэй шиг болоод байгаа биз. Dog түүнд гарч ичрэх, дотор муу харах, толгой эргэх, хийм харах зэрэг шинж тэмдгүүдтэй болсон байна. Кибер галзуурлын эхний үе шат гэж хэлэн Дэвидэд имплант суулгацуудаа ашиглахаа төр зогсоо. Эсбөгөөс бүр мөсөн галзуурн шүү гэж хэлдэг. Гэтэл Дэвид түүний хоолойноос барьж аваад Догт хараал идсэн эмээ өгөөд гэж тушаадаг. Тэр үед Люси сэрж түүнийг зогсоосонд Дэвид түүнээс уучлалт хүсдэг. Дог харин түүнд эмийг өгч түүнийг явахыг хүсдэг. Дэвид яг л хизээж буцаж ирэхгүй юм шиг аашилсан байв. Тиймээс тэд гарan явах зуур зүрх шимшрэм яриа өрнүүлв. Люси түүнийг имплант суулгацаа ашиглахыг нь төр зогсоохыг хүсжээ. Харин Дэвид түүнийг буцан бүлэгтээ ирэхийг хүснэ. Гэвч тэд хоёул эсэргүүцдэг. Дэвид Дорио Мэйн хоёрын ажлыг үргэлжлүүлэн тэдний мөрөөдлийг биелүүлэх, харин Люси Арасакад Дэвидийг алдахаас сэргийлэхийг хүснэ. Яг энэ үед Люси хэн нэгнийг сүлжээнд нэвтэрч байгааг олж харан явах хэрэгтэй болов. Тэр Дэвидийг хараа түлээж бай, ажил байна, удахгүй эргэж ирнэ гэд Дэвидийг орхин явна. Харамсалтай нь тэр эргэж ирэхгүй. Учир нь энэ нь түүнд бэлдсэн бүхэл бүтэн занг тавьсан байна. Тэр гівтэн унахдаа хэн энэ бүхний ард байгааг харна. Энэ бол Faraday болон Kiwi нар байв. What the fuck? Саяхан л Kiwi чамаас өөр хинд ч итгэж чадахгүй байх гээгүй юм уу? Ингээд 8 дугаар анги маань дуусна. За манайхаа тэгээд лайк, саба сайн дараад өгвөл шууд маргааш дуусгач. Энэ 7 хоногтой гэсэн юм чинь тий. Тэгээд дардгаа дарахаа мартваа. За дараагийн ангиудаар уулзлаа. Түр бай бай.